За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевиз танаа тохны нэвтрүүлгийн нэгэн ээлжид шинэ дугаарыг та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. За хаврын өдрүүд ч нэрээ хачин биш үү? Хүүтэн чим шиг, дулаан чим шиг сонио өдөр байна гэдэг шиг. Яг нэг ингээд цагаагаар харахаар гайгүй чим шиг мөртлөөс гараад ирэнгуут жоохон сэрүүхэн хүүтэ. Тэгээд гадуур энэ хоолоо өвдөгдөг, хоолоо боодог юм айхтар ханиад биш үү? Тэрийг бас хүрээтгэлээ. За өнөөдөр нэг сонирхолтой айлыг зориод ирдсэн байна. 60 дугаар байр гэсэн. Одоо яг байрны хангатаа ирж гисэн байж байна. Уг нь өнөөдөр таксинд явдаг гэхээр тэгвэл хоёлаа гадуур хаач хамаагүй таарч игээд өмнө нь ярихад тэгсэн. Тэгсэн чи харин таксинд өнөөдөр явна гэсэн чинь дугаар нь гардгүй өдрөө. Тэгээд би одоо гэртээ байна гэхээр за окей тэгвэл шууд яваад очив. Тэгээ гэрт нь ирчихлээ. Одоо яри. Би одоо яг айл орцсон. Айл юуг нь бол мэдэхгүй. За тэгээ хинийх байх нь хэдүүлээ. Хамтдаа нэвтрүүлэгтэйгээ цуг байгаад үзээр аюу сонирхолтой ойж ч юм ааш. Бан. За би яг 60 дугаар байрны гадаа ирсэн байна. Харин шууд яваад орох гараад ч хоёшиг нэг буланд нэг хоёр орц байдаг юм байна штэ. Дөрөв тоот гэнэ. Энэ дотроо ус ингэ тооттой юм байна л та. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочин хаймерт бол сүнс самтлагийн алдарт сүнс самтлагийн дуучин Замлаа ах маань оролцож байгаа. Би бас одоо 2-3 хоногийн өмнөөс яриад тэгээ өнд эртэрх байсан чинь нөгөө хоолооноосоо болоод жоохон би хүндрээд тэгээ өнөөдөр зорж ирж байгаа юм байна. За хоёул ерөн сайхан духлаад юу яа ицгөө. Духтайхан шиг юм яасан ицгөө. За. Өглөөхөө чиг амтлаа да. Магро махны соус. За нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр миний зорж ирсэн айл бол Монгол улсын гавьяа жүжигчин Жаргал сайхны одоо замилан гэж сүнс гэдэг хамтлагаараа одоо олон танигдсан. Одоо сүүлийн үед бол бас бор сархатнаас нэлээдгүй холдоод уран бүтээл рүү эргэж ороод за сошиалд бас нэлээдгүй дагагчтай болоод өөр ингэсэн шийшин уран бүтээл гаргаад ингээд байгаа юмнуудыг нэг харж байгаа. Тэгээд зорж ирсэн юм байгаа шүү. Баярлалаа. Ямар гоё чи нэр төрийн хэлээ та бүхэн минь орж ирнэ гэдэг. Баярлалаа. За сонь сайхан юу? Нөгөө борд арснаас холдоод одоо чинь би чинь одоо сар шах болчлоо шүү. Яг тэрнээс өмнө 7 сард яг нэг архины имчилгээ яг хордог тарихтуу шараадны хордог тарихтуу дэвтээд нилээ уухгүй 7 сараас явж байгаа. Сайн нэг Мартин шинэ цагаан сарын дараа Марти үеэр явж нэг хальтраад 10 хоног гусаад тэгээд одооноос яг нь сар шах уусангүй. Ер нь бол боломж юм байна. Тань тийм байна. Ер нь ярихгүй. Таач ер нь гэхдээ бас нэлээдгүй ер нь хурцсан биз. Хүрцэн шүү. Би нөгөө эхнэрээс салчаал тэгэл ерөнхийдөө тэгэл баг сүүлийн жил хагас шахвал ер нь гэрээс гараа явсан ч ойлгомжтой. Ер нь гэхдээ эрэгтэй хүнд арх уух ер нь хэдийн шалтгаан байт юм. За ихнэрээ алдар төрүүл бас нэг хүртдэг гэж магадгүй те. Одоо магадгүй жоохон ихнэр алдарыг болоо. Тэгэл уухгүй. Хүрэл. Тэгээд ихээр байл сайлах хүмүүс ч олонтаа болоо тийшдэг баг. Их ганцаардахад бас хүртэх шалтгаан бас үүсдэг баг те. Би хүрдэг болсон ердөөсөл миний хувьд урах юм бол их жаргаж уусан юм байна. За. Яагаад гэх юм бол би сэтгэлийн тэнхээ гэдэг юмыг би өөрөө дотроо бодож байгаа л да яг ихнэр хүүхдээ салсан шалтгаан нь арх уух шалтгаан биш үү? Би зүв яваад өөр гоё ихнэрээсээ бүр давуулаад хүнтэй суух боломж байсан л та. Тэгвэл яг тухайн үедээ би яг өөрийгөө ингэсэн одоо ингэ харахаар би чинь жил хагас шахуу гудамжаар явлаа. Тэгэл гудамж гэдэг чинь яг тийм танашаа марашаа биш л дээ. Яг буудлаар хийсэн айл тооноглон те малгай тавилал бол айл гэдэг. Тэгээ тэр дундаас үйж яг энэ миний сайхан өргөө цагаан энэ гоё подволын байрыг бол манай ах маань намайг шараад нь дэмжлэгнээс гараадсан дараа бэлдээд ингэ өгсөн л дөө. Тэгсэн би одоо ингэ гудамжинд явж байгаа энэ подвол байхгүй хүмүүс зөндөө биш дээ. Тийм шүү дээ. Тий идэх хоолгүй өмс хувцсгүй тэгэл ууж байгаа. Би ор жаргаж уусан юм байна. Ер нь хараад тахлаар их давлуун байна. Тэг уух шалтгаан биш үү? Би илүү ихнэр хүүхдээ авахын тулд тэмцэх ёстой байсан юм байна. Тэ найз нөхдөд хийд юм гомдох шаардлагагүй байсан юм байна.
Тэр манай залуучууд би одоо зөвлөгөө өгөхгүй л дээ. Гэхдээ ер нь бол манус бол жаргацсан юм байна уу? Энэ одоо дэлхийн дахин харалт дайн дулаан гэл те. Зөндөл биш. Эхнэрээс салсан яг тэр үедээ уун гэдэг чинь миний буруу байсан байна. За хоёул сүнс хамтлагаас бас уран бүтээл анх одоо хүүхэд байхад та чинь сүнс хамтлагаас арай өмнө өөр хамтлагт байсан те. Тийм шүү дээ. Юу лээ? Мөнгөн жигүүр гэдэг. Мөнгөн жигүүр гэж хамтлаг те. За тэгээд сүнс чи одоо байгууллагад хэдэн жил юм бэ? Ингэсэн байгаа. Манай ангиас чинь одоо тунгалаг багштай гэж явъя л да тий. Одоо ингээд 1-ийн Б, 2-ийн Б, 3-ийн Б гэд манайх Б анги гэсэн баггүй. Тийм. Тэгээд манай ангиас чинь хамгийн анхны хамтлаг гэх юм бол мөнгөн жигүүргийн хамтлаг. Одоо тэр чинь одоо хайш юм бэ? 90 он 91 оны үед байхгүй анх байгуулагдчихсан 2 охин 2 хүүгүнтэй. Тэгээ манай сүнсийнхэн болохоор 4-р 10 жилийн хүүхэд 5-р 4-р 10 жилийнх. Тэгээд надаас 2-3 насны ах болсоо. За. Манайх 1-р 10 жилийнх байхгүй. Тэгээд яг хаа 91 онд сүнс рүү би Орос ундрах битээр матрушка хамтлагаас манай ангиас дахиад мега золоо гэж хамтлаг байсан. Манай ангиас ч юу 5-6 хамтлаг төрсөн шүү дээ. Тийм тэгээд яг сүнс 91 оны сүүлээр 92 оны ихээр нэгдээд сүнс гэдэг нэрийн дор биднес явсан баг. Тэр чинь одоо жоохон хүмүүс шүү дээ 11, 12, 13 настай хүмүүс л байсан. Тийм манай чинь надаас 2 насны ах усуд бид 2 3-аар тийм байна. Сүнс гэж нэрийг хий өгсөн. Үерхэл гэдэг охин гэсэн. Үерхэл гэдэг охин гэсэн юм аа. Тий. Тэр болохоор нөгөө манай одоо отгол хавгаа үрийн ангийнх нь охин байхгүй. Тэгээд тэр чинь нэг 3 залуу, 4 залуу тэгээд 2 3 охинтой тийм байж байгаа. Сүүлдээ яг нөгөө биднээс нэг ирчүүд цуглаад 10 гаруй ирчүүд цуглахад нөгөө охтууд чинь тэгээд байхгүй болоод нэг 10 гаруй залуучууд үлдээлээ. Бүжгийн яг хамтлагаар анх байгуулагдсан байхгүй. Ер нь бол олон хамтлагуудын нэгдэл байсан. Тий. Тэр үуч одоо хааш хамтлаг байгуулах мод гарсан. Тийш орцуулганд хамтлагтай байсан шүү. Тий. Удам болгоо орцуулган байр болгоо хамтлагтай. Тийш хамтлагтай. Тэгээ өсөлтөн. Тэгээ биднээс чи Эрдэнэ дот чинь Эрдэнэсөө бүжгээд игээл чинь тэгэл хот руу ирээл тэмцээнд оролцсон. МС амир бидний дунд бие бүжлэгтээ тэмцээн одод болох хүсэл ингээ сүулдэ зохиогддог бол биднээсийн үед чинь хар тасмас гэсэн байхгүй. Clips BG хар сарнаа гэднээс. Сүулдэ тэр Ice Top-ийн нэг нь байсан байхгүй. За сүулдэ манай дараа одоо тэг олон хамтлагууд байгаа л да. Сүнс чинь хаашаа юм бэ? Эрдэнэтэд байгуулагдсан юм. Тийм шүү дээ. Би ч одоо эмээ 2 дээр ээж 2 салаал тэгэл би нөгөө манай эмээ чинь нөгөө тагнуулын газар хушууд солтоо эмэгтэй байсан. Манайх би ч 2 дугаар ч эмэгтэй бол унгын иргэн баггүй 16 дугаар байрны. Уг нь бол дотор төрсөн. Дотор төрсөн 2 дугаар төрөхөд төрсөн. Тэгээд 1 дугаар ангид 24 дугаар сургууль руу 1 дугаар ангид ороод тэгэл 1 дугаар ангийнхаа дундаасаа эмээ 2 чинь намайг хойд эцгийн гар харуулахгүй гэл намайг татаал аваа явцсан байхгүй. Тэгээ манай эмээч нөгөө цэргийн энэ тагнуулын албаны хүн байсан болохоор залуугаараа эмэгтэйчүүд их төрдөө гарчдаг. Өвөө мөн тэгэл гок зураачаар эмээ мэн тогоочоор яваал тэгэл хүүхд толсон дагаал. Тэгээд 90 он 91 2 оны үед одоо сүнс байгуулагдлаа. За хит доо бол олонтой шүү дээ. Бас л гангарч ирсэн юм шүү дээ. Яг хитэрж ирсэн үе нь одоо 98 9 он уу? Үгүй 7 хэдэн юм бэ? Тэр чинь ингэсэн байхгүй. Биднээс чинь нөгөө 91-ээс 93 хүртэл биднээс чинь юу яасан? Нөгөө бүжгээрээ зөвхөн дагнаад бүжгэлдэг байсан. Тэгээ дандаа рэп бүжиг. Тэгээ өөрснөө сүүлдээ Эрдэнэ дотор шоу хийгээд дандаа бүжгэлдэг байж. Тэгээ би нэг хүүхэд байхдаа их тэмдэглэлийн дэвтэр хөтлөөд ингэж юу шүлэг их бичдэг байсан л та. Тэгэл тэрийгээ сүүлдээ дууны үг болгоод тэгээ манай ангийн ундрах хөтөөр чинь мөнгөн жигүүр гэж хамтлагтай байхдаа дээр үдний Крис Кросс гэдэг биднээс үеийнхээ айгу сайн мэддэг баг. Тэр Крис Кросс-ыг дуурайж битэр их үгэлдэг болсон баг. Үгэлдэг. Тэгээ тэрийг тэр ч утгаараа нэг удаа аав маань за 93 оны үед юу Эрдэнэ дот тоглолтоор Чингис хаан хамтлаг хурж ирээд тэгтэн биднээс хамгийн анхны нөгөө чи уурамж дуунаас өмнө биднээс аригчин Девачин гэдэг. Аригчин гэдэг нь бол миний үг. Девачин болохоор чойн юмгаа үгэн дээр биднээс үхэттэй өрөх Девачингийн орон гэдэг үгэлдэг байсан баг. Тэгээ тэднээс ч манай хамтлагийн анхны рэп ер нь бол Монголын баг хийж болно дөө. Манай өмнө чинь хар сарнаа тийм бистэй охтуудаа гаргалуу яалаа. Бүр ер нь бол ерөнхийдөө бүрхэг тэнгэрээс өмнө бол бичигдчихсэн, дуулагдчихсан байхгүй. Дараа нь бүрхэг тэнгэр марка чинь төрүүлээд өвсөд нэг клип хийгээд ингээ хийсэн гэхээс. Тэгээ биднээс жоохон дарагчаад хүмүүс нь мэдэхгүй болохоор ингээд байгаа. Тий. 93 оноос 94 оны сүүл хүртэл биднээс чи яг тэр үед нь аригчин Деваачингаас гадна чи уурамч, уур бүгдээрээ бүжиглэх дуунуудаа шууд цохиогоол өдөөсөө 94 оны сүүл 95 оны ихлээр чи уурамч концертыг чи Эрдэнэ дотны тайзны анх коннексэлдийн ордон тоглолт болсон. Тэг 2-оос 3 тоглолт хийгээл тэгэл хот руу 95 оныхаа сүүлээр шинэ жилээр тоглоод 96 онд чи уурамч концертыг тоглоод 96 онд сэтгэл дугаарт концертыг тоглоод тийм болсон шүү. Алчсан дээ. Юу гоё.
ямар сайн нэг үйлдвэрчний соёлын төв ордонд 95 онд ч биднес чинь тухайн үед ямар сойж тэгж байсан биш. Нөгөө зүүн анаас үйдэг байсан шүү дээ. Зураач зурдаг энэ 100 ямбун дээр зураад ваш машаар зураал. Тэгээд чи нөгөө годамжаар өөртөө жонхоо зураал нөгөө бакад нөгөө заруудаа наагаад тий наагаад дандаа ингээд наагаад авчдаг. Тэгээд 95 оны яг тэр нэг өвөл байсан юм да биднес ч. Тэгээд юу яагаад үйлдвэрчний соёлын төв ордонд анхныхаа яг усын хэмжээнд тоглолт явахад гадна талын үүднийх цонх байдаг шүү дээ үйлдвэрчний. Тэр цонх бохоо хаа босч байсан. Тэгэл гал каманд дуудаад цэргийн нэг онцгойг их үржидэл. Юу гэдэг чинь шүрчээд тарааж байгаа юм чинь нөгөө орж чадаагүй улсууд навьж хоёр зүйл авилж байгаа. Тий. Тэгээд нөгөө цонх мохоо хаач боллоо. Тэг тийм болж ирсэн баг. Тий. Бага гэдгийг хүн таар хачаад Ер нь сүнс хамт чи хідэн диск хідэн цом гаргасан. Ингэжээсээ 95 онд чинь биднес чи урамж кассетэн дээр чи урамж альбом гаргаад 96 сэтгэл зүйн гарц концерт гаргаад дандаа кассет ч өгдөгтэй. Тухайн CD гэж байгуур Сараг чи хамгийн анхны CD гаргасан шүү дээ. Цомбуудаас. Тэгээд чи урамж сэтгэл зүйн гарц концерт бол кассетнээс яваад 98 онд юу болсон юм? Susis Coming Back. Ухаа чи мэн гэдэг тийм дуумуутай гоё Монголын хамгийн анхны одоо саунд инженер нь мундаг олон дуу авианы инженертэй сонор рекордс дээр одоо Дашка ахын яг өмнө зогсоод биднес болдог гэсэн юм байна. Тэрнээс өмнө бол биднес дууга Монгол төс дээр 600-ийн студи дотор Монголын радио дээр дамбар яасан дээр бичдэг байсан юм. Тийм байсан. Тэгээд дараа нь манай хамтлаг жоохон хүмүүс нь тарж бутраад отгол хавгүй маань бөөрөө сахиж үлдээд мөөгийн лавга гэдэг гоё цомгоо гаргасан. Тэр их айгүй гол цомг болсон бол. Дараа нь би өөрөө тий хуваараа бол яг 2000 одоо хэдэн он бид 16 би 17 онд өөрийнхөө бодрол шүлгийн данг шүлгээр бүрдсэн тийм өөрийнхөө цомгийг гаргаад. Тэгэл ерөнхийдөө бол яг тэгээд хамтлагтайгаа 3 дангаараа ганц цомгтой л өндөө би. Тийм. Тэгээд 4 цомгтой л. Тий амьдрал тий. Яг концерт бол авах юм байхгүй л биднес ч одоо Монгол улсад давхарцсан тоогоор хийж тойрсон байгаа бүүм гэсэн байна. Тий. Тэгээ концерт бол яг чи уурмж концерт сэтгэл дутгаарч концерт, Susis Coming Back концерт, сэтгэл дутгаарч концерт. Яг миний оролцсон бол нэг дөрвөөдөл юм байд. Дараа нь 20 жилийн 11 онд хийгээл тэгэл яасан. Тухайн үеийн бой бэндүүд биш үү те? Одоо ингээл Камертон, Моменталс ч гэх юм уу те? Тэгэл Сүнс, Салх гэл одоо ингээл айгүй гоё юм группүүд гарч ирдэг байсан байгаа шүү дээ те. Тэгээд ингэж яагаад эднэр их тийм ясаатай байж. Тийш тий. Ер нь те. Нэг нөхөрлөх гэдгийг бас нэг ойлгодог. Нэгнийгээ бас ингээд алдсан ч, онсон ч бас нэг ингээд одоо уучилдаг ийм айгуу тийм юу юм да нэг чанартай байсан санагдаад байна. Ер нь тэгээд хамтлаг ер нь юунаас бол тарддаг. Би ердөөсөө нэг юмн дээр гайхахын зэрэгцээ амар их барахдаг хөхгүй. Тэр юу гэх юм бол энэ одоо за бой бэнд тал руугаа яриад үзье л да. За амьд хөгжим боёлий. Бой бэнд тал руу гэх юм бол би одоо энэ хамтлагуудаас манай хамтлаг чинь хамгийн анхны Монголын бой бэнд хамтлаг гэхгүй биднээс үед чинь тэгдээдик те YSABD одоо дээр үед одоо Америкийн Nucleus Antiblock гэж байгаа. Яг тэр хамтлагаар биднээс дагнаа явсан байхгүй. Анхны бой бэнд дуулж бүжгэлдэг. Манай дараа Камертон, Моменталс, Free Zone гэдэгсгээ гараад ирсэн байхгүй. Одоо биднээс хамгийн анхны бой бэнд хамтлагуудын нэг байхгүй. Тэдэм шигтгэн, номингийн одоо яг дараачих 3 дугаар үе гэх юм уу те. Тэдүүр чинь мөнгө үе 2 дугаар үе. Манай аав эднээс үе болохоор 1 дугаар үе байхгүй. Энэ дундаас би хамгийн гайхалтай хамтлагийг бол Камертон гэж боддог байхгүй. Болтынхоо хүнд орж чадчих шүү дээ. Болт бол агуу шүү дээ. Ямар амар юм бэ. Нөгөө хэд нь болтынхоо хүндэлж जैन, болт нөгөө хэдийг хүндэлж जैन. Төсөөл тэр. За хай стоп. Тэ. Лагш. Дуунуудыг мэдгүй л дээ. Агуу. Лаг. Тий. Агуу واخгүй. Тэр хүмүүс найз нарыгаа ингээд тэнгэр доодоход нь хүндэлж чадчих шүү дээ. Дууслыг хүндэлж чадчихээн. Анд гэдэг юм бас утгыг мэдээж байхгүй. Тэгээд тэр залуучууд үдий уртл ингээд нэг гишүүн хорогдоход дахиад хуучныхыг үрж чадчих. Сэтгэл нь агуу байхгүй. Энэ өгөөрөө бий биелэх гэдэг юм бол хамтлаг хамтаараа лаг байсан ч гэсэн ойлголцол нэгдүгээр байх хэрэгтэй. Би бол хамтлагийнхаа хувьд бол
харамсууд бол харамсна. Би ч гэсэн өөрөө цаг тухайд хичээл сургуул тэгэл гадаас доод руу явдаг ийш тийш юм бас хамтлагаа хийжээс үе би. Миний буруу байгаа. Тэгэл яг хавтаа эн чинь нөгөө цаг хугацааны асуудал байгаад байгаа байхгүй. Сараа их чиг, ариуна их чиг, манай аав шиг, харанга шиг ингэж гоё явж чадахгүй бол тэр бусад урлагийн өмнө хэцүү гэдэг. Боломж байхгүй. Би бол зүгээр л нэг энэ дунд нь зүгээр байдаг л нэг юм нөхрөл яваад байгаа байхгүй. Орж гарцсан тий. Тууштай байж дээ. Бүгдийг ихли шинээр амьдцгаа чамда би хайртай дэндүү би хайртай жаргаж байсан үеэсэн хапсэн үеэ бол харьяамар байдгийг хар хийж намайг орлохгүй хийж над чи хайрлахгүй би бол сайхуусан тэнгэр. Сургууль та хааш явсан? Би чинь 1-р 10 жилиг дүүргчээд кино урлагийн дээд сургуульд кино зохиолч ингэж суралцаад. Тэг бараг суралцгаасаа илүү тэгэл тухайд ч тоглолт молтыг завгүй багт. Хэдэн онд юм бэ? Тэг ч одоо 97 он. Тэгээд Австрал руу сургуульд яваад. За. Тий. Тэгээд тийшээ яваад. Манай ээжний 3 өрөө байхгүй 5 шард. Тэрийг зараа. Тэрийгэ зараа тухайн үчнээ 5 сая төгрөг зар. Нэг давхрын 3 өрөө шүү дээ. 5 саяар зарч. Тий. Амар тэр гэж тийм хийсэн байсан тий. Тэгээ нөгөөдгөөрөө зардал хийгээл Австрал руу сургуульд яваад. Очоод яах вэ? Яйлын ирэх мангар оцоо. Ирхэлж байгаа. Манай дотор байранд чинь Киргизстан Настар Мамай гэдэг зургийн ангид явдаг нэг залуу. Хоёулаа пивд шүү дээ. Тэнд урлагийн сургууль юм байна. Урлагийн сургууль байхгүй. Би чинь хилний курстэй явж байгаа шүү дээ. Манайх тэр урлагийн сургууль юм шүү дээ. Яг дунаа мөрийн хэрэгтэй. Тэгээ нөгөөдтэйгээ сахилахгүй шүү дээ. Би тэр чи германаар яд ойлгох бол орсоод нэг хагас тутам яриад ойлголцсон хоёлаа. Тэгээ хоёулаа адилхан аасараатай тий. Мөнгүүд нь тэгээ манай нөгөө Настар Мамай найз чинь нөгөө зургийн анги болохоор нөгөө хүүхдийн парк дээр очиод хүний хүрэг зураг зүгээр 3 секунд зурж тогшин шогоор болон тий үүгээр ингээл гой балан харандаа гараас ингээл нүүрс харандаа зураал 10 шилэг нэг зурагт хоёул бурзаалт. Тэгээ сүүлдээ би ганцаар үлдэхээр яах Монгол руу өрөөд ирж байгаа. Тэгээ яг Австраас хүрээд ирсэн чинь нэг сонин онгоцноос буугаад ирсэн Монгол тусч байгаа ээж хоёр. За. Тэгээд нэг л дүлгэрээд юм ярьж чаддгүй тэгээд яасан болооч. За миний хөсөлгөөр ирээд би ч нэг эмээ өөр дээр өссөн ээжийнхээ ээж өөр дээр тэгс эмээ минь асарсан. Тэгээ шууд тэр нөгөө газар дээр нь очиод намайг чавж явал. Тэгэл авцаа миний хүү ямар вэ гэдэг. Тэгэхээр гоо одоо яах вэ? Одоо би одоо Монголд өрөөд. Нэг хэсэг хугацаанд хамтлагтайгаа явсан. Тэг чи манай хамтлагт нөө би ээжийн жагаа орцсон мөөгийг авгүй хоёр дээр. Тэгээ би нэмэгдээ дөрүүлээ. Зулаамаа тэгэд галлант сургууль бас яваад өгсөн. Тэгээ дөрүүлээ хэсэг явж байгаа. Тэгээд ердөөсөө нэг байрлаас өвлөсөн ч 5 жилдээ хөлөө болно 100. Тэгээ гэж хэвээ олох гэж гэдэг. Тий. Тэнгуут лав заа чи юу солонгос явах. Маа бас хөөх юм. Хүний эцэг хүн болсон. Тэгээ шүү дээ. За миний хүү явах. Тэгээ тухайн чинь за солонгосч одоо 99 онд ч одоо хэдэн доллар 35 доллар 30 доллар байсан юм уу? 25 доллар байсан юм. Солонгосын виз. Виз тий. Мэдгүй шүү. Тэр авчихсан шүү 25 доллар 30 доллар. Тэгээ тэрийг авч өгвөл аав намайг явуулсан шүү. Ах нөгөө солонгосоос нь хамаг зардлаа өгөл. Тэгээ солонгосч тэгэл нэг ажил хийж сурч. Солонгос тэнд хэдэн жил болсон? Солонгост нэг 500 жил болол. Тэнд нэлээд утсан баг Тэгээ тэнцээ утсан тий. Яг тэр яг нөгөө сүүвэлдв. сүүвэлдэж би өөр хөдөө шүү. Тийм үү. Одоо Улаанбаатар хот чинь нөгөө солонгосын нөгөө намежууд өрөг байдаг шүү дээ. Тэр хоёр чинь шип байхгүй. Тий. Тэнд очиж жинхэнэ одоо ажлын мөнгөний үн цэнийг ойлгож тийш. явсан 4-5 жил өнгөрсөн Тийш яг амьдралыг ойлгосон. Яг мөнгөний үн цэнийг мэдрээд өөрөө мөнгө үйлдвэрлэж сураад. Би ихтэй багтаа хамтлагтай байхад юу яадаг гэсэн шүү дээ. Нөгөө тоглолт хийгээд мөнгө олно. Тэрүүгээр имээ өвмөгдөө бүйдэн мөдөө аваад өгчдөг гэсэн шүү дээ. Бас нэг орлоготой байсан. Тэг яг гэхдээ яг нэг хар бор ажлыг бол хийгээд мөнгөийг олж болж байгаа. Тэр үед чинь эхнэрээ анх найрж ирсэн юм. Одоо энэ эхнэртэй одоо битэр чи 25 жил амьдраад тэгээ яг тэнчнээс амьдралаа олцсон л гэсэн үг л дээ. Тэгээд солонгост байхдаа та гэр бүлийнхаа хүнтэй суусан Тийм шүү дээ. Дүнгэж очоод тэгээ манай эхнэр өвтөр чи юм сосед хөр шийдүүлсэн байхгүй. Нэг нийтийн байранд одоо бас ийм жижиг л өрөө байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэнд чинь тийм том юм. Би эхнэрээ танихгүй. За энэ хажууд нэг хөөхөн охин байд юм байна. Нэг Филиппин нөгөө халтрууд байдаг шүү дээ. Филиппин одоо тэгээ тайлад байлаад манай эхнэрийг эргүүлэн амар үнэтэй дэссэн үзэг явсан. Тэгээ нөгөөт нь алдчихж байгаа юм шүү дээ. Тэгж тэгж байгаа дүүр юм болгож байгаа. Тэр одоо 98 99 он 2000-ад оны үеэр ч солонгос ер нь монголчуудын тоо хэрэг байсан юм. Цөөхөн шүү дээ. Цөөхөн байсан шүү дээ. Би чи яг 20 дугаар үе гэсэн үг байхгүй. Би чинь барилгын ажил хийгээ явах чинь 50,000 вон л байсан шүү дээ. Тэгээ ер нь төгрөг вон хоёрын ханш ер нь баг ойрхон байсан тийм. Ойрхон тийм. Намайг очиод 1-2 жилийн дараа л нөгөө барилгын нөгөө цалингийнх нь нөгөө
юу нэмэгдээ явцсан байхгүй. 80,000 вон, 100,000 вон гэдэг. Намайг анх очиж чинь 50,000 вонтой. Тийсгээд амиг чинь 1300 вонтой. Автобус чинь гэх чинь 700 вон зүүн байсан байхгүй. Тийм юм даа. Хямдхан байсан юм тий. Тий. Хараар бас хүмүүс байдаг л байсан баг та. Тийм шүү дээ. Би ч харалцсан байсан шүү дээ. Очоод шууд харлаа шүү дээ. Юу Монгол руу шууд харагдсан. За тэгээд тэн чи их нэртэйгээ анх танилцлаа. Тий. За тэнд хүүхэд болсон юм аа. Үгүй шүү дээ. Ирээд юм уу? Тий нөгөө тэг чинь нөгөө өршөөлийн хууль нэг Солонгост зарласан байхгүй. За цагаач нарт өршөөл зүрх тий. За та нар нутг руугаа яваа. Тэгээд энэчнээс бичгээ авч яваад дахиад Солонгосын элчин дээр очиж виз аваад хүрээд ирэв. Тэгэл би ихнэрээ үлдээчээд Монгол руу яваад гэсэн юм. чи молигдсон уу? Молигдоогүй шүү дээ. Солонгос айгүй үнэ явсан уу? тий. Тэгээ очоод виза аваад Монгол юун дээр очоод буцаж Солонгос руу очоод тэгээд очоод баригдаад сахилгагүйгээр явах та нөгөө түндэмэр рүү очиж явж байгаад тэгээд эргээ Монгол руугаа буцаа явсч ихнэр дараа нь ардаас үрдсэн байхгүй. Тэгээ хайлаа чи Монголд чинь заавал 3-4 сар болсон юм аа. Монголдо очоод Монгол махаа идээд яасан хүүхдтэй болоод бүтээр чи тэгэл анхны охин маань Монголдо манай их жирэмсэн болоо. Тэгэл их л бодлоо би дахиад Солонгос руу яваад гэсэн байхгүй. Тэгээ гарцсан охин маань тэгээ манай ээж өсгсөн байхгүй манай. Тэгээд охиноос би хараагүй. Тэгээ манай ихнэр чинь нөгөө видео бичлэг хийгээд тухайд чинь нөгөө Entis Pulse гэж юу гэдүүлээ нэг кассетны байдаг байсан шүү дээ нэг. Тэгээ айлаа сахилгагүйчаа Солонгосоос дахиж баригдаад хоёр. хараар байж байгаа. Харлаа шүү дээ угнаас үдчих. Баян өдөөс их оронгүй биш боцсон. Тэгэл Монголд өрчихсөн. Их адал яв. Миний амьдрал бол өдөөс тийм экстрим амьдрал байдаг шүү дээ. Таны харж ирсэн тогтоогүй юм биш үү ерөөс ингээл. Банга хөдөлгөөн. Хөдөлгөөнд харин тийш тий. Тийш дээ. Тэгээд нэг газараас хорин суусан юм чи ховор юм шиг. ховор. Дутсан зүрхэд чинь борон орно. Боцох гүрээд дэлгээд ирлээ. Босод бүхнийг артан орхижтэй. Хайр дутсан зүрхэд чинь борон орно. Хамгийн анхны борон ёроо. Тэгээд одоо таач хэд хүүхэдтэй юм бэ? Одоо би чинь за яг албан ёсны хоёр хүүхэд байгаа. Нэг нууц хүүхэд бол Америкт байгаа бас нэг тийм бас байгаа. Тий. Тэр хүүхэд мэднэ үстэй. Манай аав бол замлан гэж хүн бий гэж мэднэ Тэгээ үстэй. мэднэ тэгээ нэг дээрүүд нь холбогдож ийсэн тэгээд яг хөө тэгэл дараа нь тэгэл нэг уулзч учрах үйл. За байр тогтоо энд орж ирэх хэр удаж байгаа. Энд чинь орж ирээд би чинь мараа жил болчихлоо шүү дээ. Айгуу би чинь удамснаас нөгөө буудлаас шууд ийшээ оржсон болохоор надад бол их амар юм байдیں۔ Яг нэг жоохон чанга ярьж болохгүй. Энд чинь бараг 15-16 айл байгаа. Энэ байрны подволын эзэн чинь цогоог дарахны ах байт. Зүгээр хэд буянтай тэгээд хөрх миний чинь агаарж болох ч байхгүй л дээ. Бустангаар бол зүгээр. Яг хүн амьдраж болно. Удаан байх юм бол бас болох. Энэ дээрээс бас жоох усмас алдна. Тэгэхээр зүгээр энэ бол зовлон биш үү? Тэр өдгөө зовлон амсчаад. Энэ дээр чинь би ирчлээтэй юм чи. Энэ дээр чинь гуралтайгаа байна. Та нар орж ирэхээс өмнө бас жоохон цэвэрлжлээ бас нэгээд айтай юм. Яг ингэж явхад ер нь хүний чанар яат юм. Нас ойлгомжтой шүү дээ. Хэцүү юу? Нөгөө гэтээ бас нэг хүний хувь дэвлэн бас байгаад байгаа байхгүй. Тэр чинь нөгөө сайн найз нар гэж байгаа шүү дээ. Бас тий хайчихгүй хүн шиг тий хамаатан саднууд байна. Хүү яа гэдэг. Би ч өөрөө бас их нэрлэх хүн юм л да. Тэгээ яг би тэгтээ өнөөдөр бол хүнээр өвдүүлэх их дургуултай өөрөө. Ягаад гэвэл энэ чинь болж шүү дээ. Энэ чинь түрээсийн байргүй энэ подолч хүн ус зөндөө биш шүү дээ. Би нэг өөрийнхөө жаргалан дэндэл арчааг үдээд яв. Найз нөхөд нь хамаатан садны гомдоогол ихнэр хүүхдээ гомдоогол өөрийнхөө үйлээ идэл явж байгаа. Тэгтээ бүр надаас толгонд зөндөө биш. Би бол энэ чинь баг өөрийнхөө ордон л гэж харддаг шүү дээ. Гоё байгаад манай доктор дулаахан байна. Тий. Өөрийн ихтэй юу шүү дээ тий. Гараа явахад сайхан унаа маань байна. Тэрүүгээрээ таксиндаа явчихна. Дутуу юм бол алгал. Сошиал медиа идэвхтэй боллоо шүү дээ. Ер нь ямар нэг юм хийх гэдэг нь яах гэдэг. Гэхдээ харин дотор бодол байгаа тэгэл та. Тэгээд тоглолтоо хийдэг юм бол бас хүмүүс болохоор яг энэ нэг одоо хөрчөөд юу болоод байгаа гэж бодох үедээ тий. Би ч одоо урлагаас 91 оноос хойш 35 жил болсон байна л да. Хүүхэд наснаас хойш. Тэгээд яг нэг өөрийн болсон дуу болсон болоогүй дуу хийгдсэн хийгдээгүй нэг 200 дуу зохиосон юм байна. 3 шиг ном бичсэн юм байна. Урлагийн түүхийн. Тэгээ яг бас нэг өөрийнхөө бас нэг хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж тийм бас бодол байгаа. Гэхдээ яг нөгөө энэ ч нэг мөнгө төгрөг санхүүтэй холбоотой байдаг болохоор би бас амарч чадахгүй. Гэхдээ ямар ч гэсэн зорьсон юм бол байгаа дотроо бодсон бодол тий. Хойрохсангүй юмсандаа тансаг хайрмэн санах дурсам жидүүлдэсэн чиний минь
минь хэн сэрних завил байгасаа санах турсан жилүүлтэсээ чиний минь хэн сэрних завил байгасаа Одоо ер нь ихтэй арх уухгүй байгаад тач болж байгаа юм. болж байна. Би яг арх уухыг хүсэл төрөнгүүд гараа авчихдээ шүү дээ. Гараа таксинд явчихж байгаа юм чи. Нэг бол дуугаа хийгээл үгээ бичээл аяа хийгээл тэгэл студ дээр очвол. Студ дээр одоо яг хаана хиний студ дээр байна уу? Окей, энэ студ гэх юм бол нөгөө хуучин чинь нөгөө манай томчууд чинь их гоё болчиход байгаа шүү дээ. Өөрснөө. Одоо дүүнэр ихгүй бүр их мундаг болчиход шүү дээ. Дууныхаа үг аяа хийлээ нөгөө дүүрүүгээ дэмогоо явуулчихгол хүүчмэн айгуугаа хийгээд өгч байгаа юм чи. Би тийм. Тэгэл нөгөөдгөө байрчаад энэ 5 дугаар сургуулийн манай гэрийн ойролцоо нэг студ үйт. Манай дүүгийн 9 дүүгийн дэрэн дээр жоолоогоо авчин. Дүү бол намайг ойлгоно 2 дуу ил хөгжим хийдэг дүүч хоолоо хийдэг дүүч. Ах ядуу юм чи. Тэ? Үнгүүч хийгээд өгнө. Бүр амар хямдхан юмар хийж өгнө. Хямдхан мөнгөөр. Тэрийг хилээд яг үнэ ашны хэцүү болж мундаг авьяасдаг дүүнэр байгаа. Ер нь бол хэдэн жилийн дараа бол энэ хоёр хүүхдэл өссөн гараад амар авьяаслаг. Таны бол аягүй сайн ойлгох байгаа. Дэмжээд байгаа байхгүй. Маа ахаас юу авд. Нэг хэсэг ингээд за байхгүй байлаа. Солонгос явал хилийн чанд манд руу гараад за бор дарс марсанд нилээ ороод урлаг уран сайн хаяал те. За ингээд бас нэг хүмүүстэй уулзч учрахад бас нэг аригчин гэдэг өнцгөөс хүн амтай харьцаал те. Ингээд жоохон новчцаралаа хүмүүс ингээд нэг юм харьцаа марцаа сонирн болвол те. Ингэж яагаад одоо та бол нэг юм камбэк хийж штэ. Те. Одоо нэг юм эргэн ирэлт юм гэх юм те. Ингээд ирэхээр хүмүүс чинь нэг ондоо олж байна. Харин юу яад юм бэ? Ингээ ажиглаад байсан чинь Монголын ард түмэн сэтгэл нь ямар гоё юм бэ? Яаж үзэж би жишээлбэл хамгийн анх нөгөө удаан явж байгаад нөгөө нэлээд уужж явж байгаа манай тэр тогтоогд үйсэн байхгүй. Тэгээд тэр нөхөр замлаахаа би тань руу нэг дуу шидчих та энийг ингээд дуу болгоод ингээ яачих гэдэг. Тэгээд өөрийнхөө үг аяа хийгээд биетээ хөгжмийн инструменталыг хийчихэд над руу саваа. Тэгээ нөгөөх нь би нэг хүүхдийн зуудаар хамгийн анх нэг дүүнер дээр очиж нэг бичлэгэнд ороод тэрийгээ санаанд байж байгаад нөгөө дүүнер чинь цацаа ичихгүй. За хаа та нэг ертөөс ингээд зүгээр тест юу хийснийг бацаа ичиж байгаа юм уу? Тий. Энд чинь хүмүүс түр явсан байхгүй. Буцчигүүр гэдэг. Тэгээд тэр буцчигүүрийн дараа бол яг нөгөө аавын нөгөө өчрөх үгүй ээжтэй дуу нэг коверлж нэг дуулаад тэгсэн харин нилээ надад урам зориг өгөөл. Тэгэл би нөгөө за энэ уухаа болъё гэл. Тэгэл доонуудаар ардаас нэг 7 хоногт нэг дуу гаргаад 3 хоногт нэг дуу гаргаад яваад байгаа байхгүй. Яг нөгөө залуу насны нөгөө ирчүүч нөгөө байгаад байгаа болохоор одоо ахын тунхаа өгөө шүү дээ. Энэ чинь нэг хөдөлгөөн харин тэгээ нөгөө бас нэг годомчны бас давуу тал чинь бас хүний жингээ айгуугаа барьчихдээ. Ганг одоо яан гэсэн үгийн. Тэгээд нөгөө би чинь эхнэрээс анх нэг салаа гэрээсээ гарч ирэхдээ чи өөр өмсөхгүй бахт нөгөө Сүхбаатарын талбай гоё нөгөө зөглөртэй нэг хонх үйдэн штэ тий. Тэрэн дээр чи очиод би нөгөө саадан дээр суучдаг. Тэр чи яг 4 жилийн 9 сар 10 сар байхгүй. Тэгээд хүүхдүүд нэг ролик скит хитнэстэй гулгадсан штэ. Тэднээсээ хараад өдөртөө харчин оройтой болон гол годомжинд байгаа ч 100 г 100 г 100 г гэдэг тоноглоо авчин. Тэгэл даарахтаа суугаагаар 7 онс гэж боддог. Эхнэр хүүхдээ үлээгээд. Яг суугаагаар. Тэгэл мөнгө гүчих юм бол нөгөө 20-30 мянган хүнээсгүй штэ. Цаандаа ингээд. Хөөст олон гомдоос гомдооч байх нөгөө 20-30 мянган төгрөг авсараад нөгөө идэг үргэлжиж байгаа юм чинь. Орлого байхгүй. Нөгөө идэг үлээгээл намайг хурж иж автал байна гэл сураг байхгүй. Муудалцаад гарч яваад тэнд очиж суудчих юм уу те? Тэг тэнцээр очиод зүгээр Сүхбаатарын бат 7 хоног. Тэг хүн чинь сүулдэ нэг нөгөө нойр ингээд сонирн болчт юм бэл. Ячаат мөн цагаан мах хэрэгцээ. Тэгэл өрдөөс ингээд сууж болохгүй, хөвтөж болохгүй. Тэгэл өрдөө суугаагаараа ингээд сүулдэ ингээд тэр чинь ингээд нойр муудаа ингээд явчихаар ингээд юу яач. Би орчинд унж чадахгүй байгаа тоххой амар хэцүү. Би өмдөж үзээ. Тэгэл өрдөөс суугаагаараа ингээд суугаагаараа унтан тэгэл 9-10 сар гэж бас хүүтэ орсон баг. Тэгэхэд ингээд сүулдэ ингээд хүн нойр муудаа явах ингээд бүр ингээд зүгээр ингээд хараагаараа явж яхад ингээд хар тар зүудлээд байгаа юм шиг. Ямар сонир болчихсон юм болчих. Яг зомби. Өдөөс ингээд нэг мансууралтай юм шиг. Нөгөө хүн нойр муутай хурд идэв.
24 оны 10 сард гараа явсан юм биш. 9 сар. Тэгэд гэр бүл Солонгосоос хоёр хамт ирээд саяны 24 оны 10 сар болтол цуг амьдсан юм. Тийм шүү дээ. Тэгээд саяхан салчиж байгаа юм. Тий, одоо ердөөсөө 2 жилийн өмнө гэсэн үг. 22 жил амьдэрсэн шүү дээ. Одоо ер нь эргээд эвдрийг ихэж боломжгүй. Шүүгээр ороо салсан шүү дээ. Яахав те шүүгээр ороо салаад үзсэн. Чи тий яах вэ? Тэгэл яах те. Чи юусэн бол суух юм уу тэгэл. Хаа суун Хоёр дээ. биендээ очир зүгөө олоод эргэж ярилцаал тэгэл үр хөвгтэй бодоод гэдэг ингээд бас болохгүй юу. Бас хүний амьдрал нарийн ширийн байдаг л хэл та. Тий, тэгээд нөгөө тэр чинь ингэчтэй билээ нөгөө сэтгэл зүйд ингээд гомдол цөхрөлөхөөс гадна нөгөө ханийгаа бас бодоод байгаа байхгүй. Тэр чинь бас найз залууд болсон байна юм чинь. Тийм шүү дээ. Тий. Тэр хүнтэй би хичнээн салж муудсан байсан ч гэсэн мэдээж хүүхдээ холбогдол уулзчлалтаараа явжлалтаараа би мэдээ салцсан байсан ч гэсэн ихнэртэй аз жаргал үүсэн шүү дээ. Хорсоод яах вэ? Уруулт ортовч илэг дорч. Тийм шүү дээ. Хүүхдээ би тэрийг холбож байгаа сайхан хоёр сайхан үрмэн байна. Одоо баг нэттэй юм. Манай багч одоо 9 дугаар ингэ шүү дээ. Өөрхөн 5 дугаар сургуулсан яг гэрийнхэн хажууд. Тийм байна. Тийм. Манай хүүхдүүд бол яах вэ? Тэгээд аав нь тэгээд ямар тэгээд анханаас нь түрээсийн байр гээд лизинг мизингээр хүүхдүүдээ зовоосон ч гадаа нь унах машин орон байр, хотын төвийн Аз зэрэглэлийн бүсэд байр савндаа амьдарч байна. Энэ боломж шүү дээ. Тэг би ч өөрөө их нөгөө их хуучин гэр бүл одоо нэг эцгийн эрхт ёсыг гэдэг ч дээлэх гэдэг чинь нэг гэр бүл салтыг манай ээж өөр салтсан болохоор би эмээ өдөр өсөд ерөнхийдөө ээжийнхээ ээж өдөр өссөн болохоор гэр бүл салтын эсрэг байсан байхгүй. Тэг яг явандаа тэгээд эн чинь нөгөө манай лавга завгаа хэдүүс найз майз үчсэн тэгээд бүгд салж нийлж байсан шүү дээ. Тэр болгонд би хийлээд бити ингээ хүүхд өнчнөс чи өөрөө сүлдээ ингээ ийм байдалд орж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хэцүүтэй. Хэцүү. Түрээс нэр гайгүй юм. Гайгүй шүү дээ 450 мянган төгрөг гэж юм чинь. Сар сартаа мөнгө олоод өгч чинь. Энд уус цасмасандаа хаана орох юм. Тийшээ дүүштэй энэ чинь доороо нь 15 өрөөтэй байхгүй. Тэгээд бас л нэг бас нэг хотод мотод хөдөө гадаанаас ороод ирсэн бас тий амьдралаа тэгшиж байгаа бас манай энэ бодуулын чай гоё усуд амин их гад үзэл тийм үзэл байхгүй мундаг усуд байхгүй дүүс чинь одоо байрсаа авах гад тий үнтэй 2 3 өрөө түрээсдгүүгээр ингээд ингээл сайхан болно бол эн чинь тэгэл орой 8-аас 12 цаг хүртэл нөгөө дүүшин нээ чинь аюугаа цэвэрхэн 0 мөл нэмэгтэй эрэхтэй 0 та. Нэг тийм бол муухай юм байхгүй яг хотын төд уухсдаггүй. Тэгээ би чинь энэ хүрч мөрч байдгүй чинь гадуур ингээл нэг хоол скол гоймон зөөвгөн идэл ингээд явчихдаг байхгүй. Гэхдээ бас гоймондч маамдч болохгүй. Байна гэж юм чинь. Сүүлдээ хотоод модод халуун өргөд гачиг болж байгаа. Тий. Нэр бас нэг саяхан нэг газар очиод ингэсэн чинь нэг хүн дуулуулахгүй гэлээ гээд нэг лайв явж ивгүй юу? Харин тэр чинь миний буруу байхгүй. Тэр яасан? Гүй ихгүй нөгөө яг тэр үеэр чинь цагаан сар өнгөрөөд нөгөө мартын үе болж исэн байхгүй. Тэгээд нөгөө би нөгөө тэр үеч яг нь халтэрсэн гэж хэлсэн шүү дээ. Машиндаа уухгүй юу? Гэтэ би цогтуудаа машин барьдгүй юм манай зүгээр хэлгээр тийм ууцсан явж исэн юм. Тэгээ машинаас хойдлын багажнаас нэг хэдэн хувцас аваад шаваад яваад очлоо сая. Тэгснээр нэг хоёр үлбэсэн юм гадаа нэг намайг дурч авсан уу? Удаач амьд гэдэг хүмүүн үхээр тийм байх чинь үгүй гэж яаж юм. Замтлан тэр баргийн эр хүн тэр баргийн эзэгтэй тэгээд гэртээ өрөөд байдгүй шүү. 200 мянган төгрөг дуудчихад. Арай эрхэлсэн байх уу та нар чинь? Та нар Монголын урдын ингэж доошны хийж болохгүй шүү аа. Гүлгүүд минь. Тэгээд машины хойноос хувцаа өөрөд цагаан самбаар нуурцал хачин юм явж байгаа. Миний буруу. Тэгээ энгэл дээр үзсэн үүдэнд нь загч. Өө таныг оруулах би ийм хуц унартаа та болохгүй хөөгөө гаргацсан. Явуулсан. Тэгээ би уурлаад тэр дэж бичлэг оруулаад. Миний буруу. Сайн тал нь ч их байна. Саар тал нь ч их. Тий. Энэ тэгээд нөгөө сошиалын яг хүчин их байгаад байна л да. Одоо бид нар дэлхийд даяарчлагдаад байна. Тэгээд мэдээлэлээс хоцрохгүй нь. Одоо хүүхдүүд үлгэр ярьж өгөх амар хэцүү болчиход шүү дээ. Бид нар ч YouTube-аас өөрсдөө үлгэрээ сонсоод байна шүү дээ. За манай нэвтрүүлгийн үдчээр үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань ажилт юм аа. Нөө за. Тий, Багрого одоо мэдэн шүү дээ. Мэдгүй байна. Миний идэх дуртай юм шүү дээ. Тэгээд жинхэнэ одоо Монголынхаа хөрс шороонд Монгол хүмүүсийн хүч хөдөлмөр эрдэм оюунаар цоцлон бүтэж байгаа энэ сайхан бүтээгдэхүүн энэ зөндөө юм байгаа хаа. Нөө за. Энэ юу ямар гоё юм юу аа. За өнөөдөр өстө бодоо олох нэ би чи. Удаа болох. Харин тийм бэ. Энэ салаад байна. Аяа. Эний араа манай. Энэ юу вэ? Алаг салаад. Энэ чинь талтаа ууж идэх амар гоё тийм шүү дээ. Наад чи яг өглөөний цай маань туссан дээр тавьж идэх. Өндөгтэй ойлоо те. Мөөхтөл личоо байна. Личоо ёо. За хэд хоног бол бас жарах нэ. Тийм бэ. Хүрманжин Би ч байна. одоо шууд нэг амьсгаагаар идчихдэг үү шүү дээ. Ум байна.
Пүү энэ гоё шүү дээ. Наач гоё шүү дээ бас тий хоолундтай. Энэ чинь их гоё байт юм аа. Энэ гоё амттай. Цуун дарсан шүү дээ энэ чинь тий. Тий. Дасархай. Яа ийм юмнууд байна. Тэгээд Багро брэндтэй маш их баярлалаа. Хамтрахын зооглороо Гоё шүү. Яа. сайхан эрүүл Монгол хүнс. Тэгэлгүй яхав тийм. Нэвтрүүлгийн маань нэмтчээр 5 нүдэн брэнд ажилтаа. Ямар гоё. Тий 5 нүдэн гэж одоо өвөөс зөв бүтээгч юм гайхалтай мундаг залуучуудын гаргаж байгаа бүтээл. Дэлхийн нийтэд бас Монголыг таниулж байгаа. Тийш Тийм гайхалтай брэнд байгаа. Тэгээд дээшээ харсан сав үргэлж сайхан эдээ ундаагаар илбэгддэг байхын ерөөлийг бас өргөөд тэгээд 5 нүдэн маань хамт олон бас айл болгон 5 нүдэн байгаасаа. 5 нүдэн маань өөрөө чинь ингээд 4.10 штэ. Өсөж үржих юм бэлэгдэл. Тэгээд дээшээ харсан сав аягныхан дэчиг бас тань. Ямар гоё юм бэ. Халталж өгөө. Оо яа. За баярлалаа. Ямар гоё юм бэ. За билгээс ахаа болоог бай. Энэ нэр нь их гоё. Зөв зүй гэдэг. За. Хэрэгтэй Монгол зургийн аргаар тумбаашин эвлүүлдэг пазл واخгүй. Пазлыг бас хүүхдүүдтэй. Ном юм уу? Тий. Пазл эвлүүлдэг одоо юм тийш ингээд тийм. Тэгээд энэ 500 ширхэгтэй 50-ыг харьцах нь 36 см хэмжээтэй юм. Ийм яг зураг болох юм. Хана. Энд ч бас айгүй хөөрхөн том зураг болно. 4 настай хөлт бол хийн үстэй. Оо доктор нь заавар нь байгаа. Хийчих байх уу? Манай зээдээ тэгвэл өгч. Ямар гоё юм бэ. Тэгээ энэ хараа зөв зүй гэж таныг одоо бас ингээд гоё зөв зүйтэй байгаад тийм ээ. Ёс зүйтэй байгаад. Ёс зүйтэй, зөв зүйтэй байгаад одоо бас баярлалаа гэж. За баярлалаа. За ийм сайхан бэлгэжэлтэй. Өглөөхөө чиг амтлаа да. Багро махны соус. Монголын их хамаамаглан дүүх хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч нь их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтэв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Багро махны соус. Шаржигдэх шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Би энэ дээр нэр 5 нүдэн гэснээс нэг гудамжид их сони болсон юм аа. Ярьж болох юм 5 нүдэнтэй холбоотой. 5 нүдэнтэй холбоотой юм. 5 нүдэнтэй холбоотой 5 нүдэн ч бас нэг цаг хийдэж штэ. Тийм штэ. Ийм болохгүй юу? Манай нэг Жак Кеннеди дээ одоо уран баримлж. Тэгээд 5 нүдэнгийн нэг цаг байсан. Тэгээд нэг ингээд сахилгуудаа явж байхдаа 5 нүдэнгийн цаг битүүрийн аминд орж ирсэн штэ. Нэг шүнийг. За. Тий. Тэр чи битүүрч бараг сая 500 мянган төгрөг нэг залуу авч ирсэн штэ. Тэр цагийг. Аминд орж ирсэн 5 нүдэн. Үнэтэй штэ. Амар үнэтэй юм л. Нэг залуу наач хідэн яасан гэдэг сая 500 битүүр төгөөд цоошин цагаа зүүжсэн цагаа манай Жак маань өгөөд. Тэгээд ер нь маа 5 нүдэн чи юм байхгүй. Одоо ингээд дэлхийд одоо яг ингээд брэнд болсон юм чиглэлүүд ба шүү дээ. Одоо шаацсан бол одоо хятад шаацсан тийм. Ялангуяа тэр одоо ямар мужид нэлээ дээ. Одоо тентхийн тэр одоо шавраагаар тийм. Энэндээс ч одоо яг хангар шаацсан харахад хамгийн сайн ч гэнэ. Тэгээд Швейцар цаг гэдэг чи одоо Швейцар цаг алдартай шүү дээ. Тэг яг тэр технологиг үндэснийхаа тэр одоо 5 нүдэн гэсэн гоё загвар дизайн Монгол хүмүүсийнхаа тэр гоёнаар бүтсэн зүйлтэйгээ хослуулж байгаа байхгүй. Хутгам ихэд жишээ нь одоо Сибирийн ган яг одоо Оросын тэр юмгаа тэгж гоё хийдэг байхгүй. Яг тултлан. би тэр 5 нүдэнд баярлсан нэрээ. Айрын төлөвлөгөө бол за нэг тоглолттой одоо тоглолт гэдэг тэгдэг маань бол зүгээр дотроо бодж л яваа гэж байгаа тийм. Тийм эрдөөсөө тийм дотроо бодож байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ чинь хүсэл байв шин чинь надад шалтгааллахгүй зүйл идэх байгаад байна л. Одоо нэгсэн доо мөнгөний асуудал байгаад. Яг тэрийг яаж чад авчин л та. Одоо хүнээр өрөвдүүлэх биш. Одоо юм хийж одоо тий 50 гарсан өнөө одоо 50 хүрж байгаа хүн яаж архинаас гараад амьдралын төлөө эхлээд гудамжнаас гараад подвол руу орлоо. Подволоос дараа нь орон сууц руу орох зорилго бид авчиад байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол яах вэ? Хүнээр өрөвдүүлж биш өөрийнхөө хэмжээгээрээ 50 гарсан хүн яаж үндийж болдог гэдгийг бас нэг манай залуучуудаа бас нэг тий сургаал биш шүү зүгээр яах хүн яаж өөрчлөж болдгийг бас би бас дотроос бодоод харуулъя гэж бодоод байгаа байхгүй юм. Хүн насан туршдаа бодвол амьдрна гэж байхгүй шүү дээ. Одоо хөдөлмөрлөө дуугаа хийгээд
зүгэлмөрлөө явуул манай залуучууд биентэйгээ ярилцаад заавалчгүй тэгж архины хордлого тайлах төв дээр очиж янз бүрийн код ч юм уу тариа хэлж гарсан дурвал сэтгэлээсээ бүх юм аагээд өөрийнх нь дуртай юм аагээд ч юм уу дээ. Та ер нь тийм код тариамаараа гадны бид ганц ч байхгүй. За юм уу. Энд яг оргиороо явуулахгүй. Энтэйгээ ажиллаа. Тэгээ дунд нь хальтраг уу гарч ирээд идэх байхгүй. Тэрийг зөв давчих юм бол тэр болж байгаа. За одоо тэгэл ингээл байгаад байх юм уу гэхээр ингээл байгаад байхгүй нь ойлгомжтой. Тэгээ ойлгомжтой тийм. Эндээсээ ахин дэвшин өснө өндийн. Би ч одоо яг өөртөө зориг тавиад байгаа л. Юу гэх юм бол годамжнаас буудлаас ороод энэ чинь ороод ирчихлээ шүү дээ. Энэ чинь бас том дэвшил байна. Дууга хийж гин. Тэгээ одоо сайхан аавынхаа бас нэрийг бодох хэрэгтэй юм байна. Хамтлагийнхаа найзуудын нэрийг бодох хэрэгтэй юм байна. Бас лавга ахлагч матлагч маань хэцүү л байдаг байх л та тий. Анаас үнсийн гарна архичин галт ингээл бод ярьдаг л байх болсон. Тэрийг жоох өөрчлөмөр, хандлагын жоох өөрчлөлт. Тэгэхээр өөрөө өөртөө тэмцээ тэр төлөнд дандаа харж ирдэг байхгүй бид тэр. Ааха. Тэр төлөнд тэр хараад. Тэгээ яг энэ тойл их бас иж идтэй. Төлмөн чи надад ганц дуу өгөөч өнгөл майгаад өгчөж байгаа. Энэ орчлогын хамгийн гоё дуу надад өгөөч. Чи өгөөч өнгөл майг өгчөж байгаа. Тоглолтоо ийг явууч юм бол уран бүтээлч үний хамгийн том жаргал дээ шүү дээ. Тэ шүү дээ. Халуун алгадаа шалтгаан шагнуулаад урмын үг сонсоод явна гэдэг чинь амар том мотивац авах байхгүй. Айгүй хүч авах байхгүй. Яг үнэ шүү дээ. Би ч нөгөө хуучин нэг хамлагтайгаа байж ах чи нөгөө юу яагаад гэдгээс нөө өөрөө юмаа биччихээд өөрөө соло дуулдаг гэсэн байхгүй. Манай хамтлагч гойгоо дууч зүмдэн шүү дээ. Манай мөөгийн гой дуулна унж явах. Лавга маань гой дуулна. Би бол зүгээр дундуур нь үгэлдэг те. Хаяа дахилтан дээр нь ороод дуучдаг тийм л юм байсан байхгүй. Тэгээ яг нөгөө хамтлагийнхаа эддээс тусдаа гараад явчих нь аргагүй өрхөнд нөгөө аяа их шаардлагатай болчихно. Үгээ өөрөө бичин тэгээд соло дуулахаас болохгүй болчихно. Юу жоох артист тал руу одоож яваад байгаа л та би. Тий. Тэр шууд одоо сүнсийн замлан тоглолтоо хийлээ гэдэг ингээд танаа үе болон дэшээ доошоо олон сайхан уран бүтээлчд гоё сэтгэл зүрхээрээ дэмжих байгаа тий. Тэрийг яг цаг хугацаанд харуулах байх. Би одоо амлаж чадахгүй л. Магадгүй манай камертоныхан маань, номын талстын маань манай дэгийн айгуу гоё шүү дээ. Сайхан сэтгэлтэй, зүв сэтгэлтэй. Тэгээд дээрэс нь манай төгсөө авах. Яахгүй ч гэсэн юм. Намайг яг хэцүүд зовж исэн үед бол өстой яг гудамжинд гараад явж байхад бол төгсөө авах бол өстой ахын жугмаар авч явж байгаа юм чинь. Би одоо ярьцлага болгон дээр л хэлдэг. Төрснөөс өрцгөл хөндлөлт. Би ч өөр айлг ганц хүүхэд. Ээжээс одоо ингэж ээжийн ах トゥ хамаатан садан л байж байгаа гэхээс би ч ээжийн тал дээр их ойр өссөн байхгүй. Аавын тал дээр бол яг цагаан сараар очиод нэг золгочдөг юм ээ өгдөг. Тийм тэгэл явж идэг. Хамгийн сүүлд наавтах хэзээ болж байна. Хамгийн сүүлд чинь заа 2 жилийн өмнө болсон биш нөө Эрдэнэс нөө тоглосон тоглолтын дээр аав чи хурж ирээд надаа ч амар том алтан бүгж за тэгэл нүдний шил өстө амар юм бэлгэлж байна. Уулзах нь хоорч гэсэн бас үрээ гэсэн бод. Тэглгүй яа тэр чинь мунаас хаан зайд. Яг Монгол төлөв шүрхцсэн. Амнаас нь гарч байгаа өгүүлбэр нь дуу болж хүнд сонсогч байгаа. Битсэн шүлгэн зүгээр ганц дууны үг нь ихэд романы дайтай тэр 3 минутанд хүнд ухаарал очиж дуудаг. А манусын битсэн үг бол майлиг шүү дээ. Нөгөөд нь 2 3 сонсож ирж бүр хүчээр шахах хоногслуулна нэг болсууд чинь. Аав. Домогт чинь гэсэн хамтлаг. Тийм шүү дээ. Тэгээ яг тэр хүний агуу хүний хүүхд үүсээд гэж явж байгаа тулдаа л ингэж байна. Тэрээс бол тэгэл яг ингээд годомжид хөлдөөд хугацаа байж дээ шүү дээ. Би хаа нэрээс чулуу биш. Чулуу. Эмээ үг яаж. Тэднээс ч юрдээс намайг хүүхд байх чинь сүүлний өөхөр ингээл хамаагүй дэмжтэй шар сүнд оруулж чинь 100 болохоор эмээ чинь лаагаар аваад хөдөө явчихна. Түнгуутлаа хөл нүцг намайг явуулчихна. Голын ус руу шидэж байгаа юм чинь. Хүүхд 7 6 настай хүүхд чинь. Тэгэл нөгөө чинь сэл зураал тэгдэл байсан юм чинь. Тэгэл дандаа чанартай хоол унд нөгөө эмээ чинь нөгөө хуучин тоогооч хүн байсан болохоор нөгөө яг нэг юм эд үлсгэлэнгийн картны барааны үед чинь манайх ч хурц дүүрэн тэгдэг. Тэгэл тэрний хүчтэй байдаг баг. Хамаагүй гойрол өгөхгүй гой будаа агшаагаад өгч будааш нь тухайд хоор юм яа тэр үед нэрээс үлсэлцэнгүй юу байсан. Амар уу шүү дээ. Нүд тоогоогоод ингэж дүүсэн шүү дээ. Тэг яаж яахт манай нөгөө ангийн хүүхдийн Баатар хүүгийн аав нөгөө утган билгэж олооч.
Отгон билег даргын жолооч нийт гэсэн. Мангар баяа. Гараж нь оронгууд нэг карты бараар нэг чинь нэг консерв молкоцолго оолоо тавьчихсан. Гараж дотор. Гараж дотор. Яаж зах зээл дөрөх юм бэ? Сайдрын дэлгүүрээс авдаг байсан хальтаа тэр үз чинь. Яг үгүй тэр чинь нөгөө Орос дэлгүүрээс авдаг. Орос дэлгүүрээс чинь тийм. Ээж нь нөгөө Орос сэргийн эрхлэгч хийдэг байсан. Хаалтын шүү дээ хангамж. Тэр дунд нь ороод молкоцолго барим үлэг. Сонголол гараад жоо бацдаг. Тэгээд имээ өгөөс дайлаа. Найз өхөн мөхөнгөөс дайлж байгаа. Миний ярьдаг молко өгөх. Нөгөөд нь бүтэн молко. Тэр үеч бол тэр чинь айгуу тасаглал байгаа. Тийм шүү дээ. Амар гоё тийм шүү дээ. Айгуу тасаглал байгаа. Тийм шүү дээ. Манай нэг 50 60 насныхын чинь Тэр яг Орос шиг бол тийм. Тийм шүү дээ. Оросууд ч бас нэг тийм шүү дээ. Тийм шүү дээ. Шинэ Оросууд новын Орос гэж Тийм. гаргасан. Шинэ Орос ч юм. Тийм. Амар баярх уу. Тийм. Харж байдал ингээл зүгээр. Булах шүү мө болвол. Гүчи Австрид намайг сургууль сурж байхдаа Кыргызстан найзын битэр чинь Оросын Кыргызстан торохгүй юу. Тэгсэн чинь нөгөө цайны мөнгө гэж тип өгдөн шүү дээ. Тэгсэн чинь яг битэрийн нүдэн дээр зөө нөгөө Орос ингээд тухай чи одоо 90-ад оны сүүлд шүү новын Оросууд мэлдсэн байсан. Үүгээр мангар тулзан алтан гинжтэй залуу битэрийн хажууд цайны мөнгө гэсэн $100 өгч байгаа юм чи. Мангар баян чи бод цайны мөнгө $100. Бусад орн чинь $10 $5 өгч байгаа шүү дээ. $1 те $100. Үнэ. Ангрен. Ангрен. Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Дуу болгон тэгэл нэг гоё түүх өгүүлдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? Байгаа тий. Таны одоо өөрийн зохиолсон дуунууд байна, аавын зохиолсон дуунууд байна. Хүүхэд байхад жишээ та одоо ингээл аавын зохиолж байгаа дууны үед хажууд сууж явах үед бичижсэн сэтгэл хоногчсон ийм дуу муу байдгүй. Байж та автаан тоглолт Монголдо би өөр намайг за тэр чи хэдэн онд л 92 онд 93 онд юуныхаа 92 93 оны соёл эрдэнийн тоглолтоор ирчээд галсан ах чи яг цэлэнгд очиж явж байхад нь юу яасан шүү дээ. Анхны гавьт рок попс турч байсан шүү дээ. Зөө Тэр чи бүүн баяр болоод буудалтаас бүү архтай мэрхэлтэй банкет рок поп стратаас одоо анхны гавь тавьж. тийштэй галсан ах чинь. Тэг чин тухайн үед чи мө талигаш таймаах нандэ их ч одоо энэ булгаах мах бүгд юу чи батуулдах юм шиг. Автаа манай авч ямар ууж идэх вэ шүү нөгөө дүүрүүнд автаа орол унтчихдаг тэгэл. Тэг чи нэг айгаа бахмаа. Залуугийн лууж идэхгүй юм. Тийштэй манай авч амар хаан зайтай дөө архинаас хол муу мууханаас хол зөндөө олон улсад аавар дамжиж хүн болсон. Аавар дамжиж гитар хөгж бодоо хамтлаг дуучны яг зэрэг байх ёстой газар байгаад идэл тэр байхгүй. Чингис хааны байдрах тэгэл талигаас харуулах хэднээс хамгийн сүүлд нь саундын одоо энэ дэлхийн хамт болж байгаа адгамат гэдэг л яалч авахгүй Чингис хаан руу ороод гараал ингээл явж суулаад байгаа юм чинь. Одоо өөрийнхөө зохиолсон дуунаас тэр нь илүү энэ нь илүү гэж ярих нь ч одоо юу чи тий бүхэл бүтээлтэй хүн хайртай л байгаа шүү дээ. Гэхдээ яг зүгээр нэг сайхан дурсамжтай гэх юм уу хамгийн одоо юу санагддаг гэх юм уу нэг тийм одоо бүтээлээсээ та нэг бас хүргэлдэг. Болно шүү дээ. Би тэгтээ хамтлагийнхаа хэдийг хөндлөж юм л да. Яагаад гэх юм бол манай хамтлагийн хүүхэд насандаа зохиогч ирсэн дуугаар би нэг ганцаараа дуулаа явуулахыг боддгүй. Чи одоо хамтаараа байсан хийсэн бүтээл болохоор яг манай мөөгөл хавгүй юм бол хаяа дуулаад явж идэм л да. Яг миний зохиоцсон дуу муу гэдэг. Тэгээд яг анхны дуу гэснээс би ч одоо хамгийн сүүлд нь чи урамж сэтгэл дутгаарч концерт Сүнсэс комын баг цомог орсон дуунууд бол ихийг дандаа минийх үеийн лавга хөтөрийн би үгээгээл лавга хийсэн. Тэр дундаас би өнөөдрийн дуулах дууг бол би хамтлагийнхаа найзуудыг хүндлээд би ингэж одоо өргөө цагаан гэрт Монгол орондоо яар цацагдж байгаа тий. Магадгүй дэлхийд дээр сошиалар цацагдах байх. Нөгөө хэдийгөө хүндэтгээд би хизээж сүнс хамтлагийнхаа дуунаас дуулахгүй. Яагаад гэх юм бол мэдээж одоо хамтлагаараа байж тэр дуугаа дуулвал хичнээн гоё юу. Тийм нөгөө хэдийгөө хүндлээд яасаад би янагхан гэдэг ингээд юу гэж бодлоо. Дуулыг гэж бодчих тийм. Энэ дууны түүх нь бол ингэсэн. Манай Эрдэнэт байдгийн догтоо гэдэг намаа нэг ярих уугаа явж байгаа. Надад залгасан байхгүй. За. Тэгээд над руу 2 3 дус авсан. Битийн хийгээд зүр хөгжмийн хийгээд инструментал. Тэгээд
замлаага би тэр 3 дуу савыг. Тэгээ хамгийн анхны дуу Бутчигүр гэдэг дуу. Дараа нь чиний сэтгэлдээ дуу өгсөн бохоо. Тэгээ нөгөөд би хоолоонд ороод битэн дээр үг манай дүү хийсэн болохоор айгүй амархан гоё. Тэгээ дараа нь Янагин гэдэг дуу тэгээ тийм нэргүй байсан. Тэгээ нэг ахаа би нэг юм бит хийслээ та энэ дээр үг аяа дуулж үзэх үг гэхгүй. Тэгээ би нөгөө битийн сус айгүй гоо харамж байна. Хүүчм. Пүр. За цохоо ах энэ дээр ч аяа наагаад ай хийгээд үг хийгээд дуул хийгээд. Тэгээ Янагин гэдэг дуу бүтсэн байхгүй. Тий. Яг энэ нөгөө дүү болохоор энэ дээр би өстэй арай л ай хийж амжихгүй нүл. Яг надад энэ чи спикер хийдээс гитар хийдээс байхгүй болохоор тий. Гэтэ бид нар ч бас нөгөө энэ нийтийн байранд байгаа учраас хажуу айлгал гэдэг зүйлээ байгаа болохоор зүгээр гоё үзэгчтэй чи мэдээж Монгол улсын соёлын тэргүүний ажилтнанд болсон самтлагын гишүүнээр ирсэн юм чинь дуу хооргуу гарна гэдэг нь бас хаашаач тий. Тийм болохоор нэг сайхан зүйл. Бас жоо анаас чинь усгоож байгаа шүү манайхан зүгээр л. Миний бас хоолоо өвдсөн. Хайлаг адилхан тий. Ойлгоорой. За жоо хэцүү байгаа шүү. Чамайг би хайрлах болно. Чин зүрхэндээ нандинж явна. Чиний төлөө цогцох зүрхэндээ чимээгүй хэн газар үргэлж бодож тогтолдог. Чамдан дэндүү би хайртай. Хачин зүрүүд самчин би дуртай. Хэрэн зэрдэг цэцэг шиг чимийн ялдамхан хайран бэн янагхан өти одон жил бид хоёр амьдэрчтэй өрийн ирэхгүй чамда тэгээд дарчхийчтэй Үрдүрдүр хоёрын нэг хүмүүстэй Өдөр часдан дурдаад байна Шимий чамдан дэндүү би чамдан хайртай Хачин зүрүүд чинь би дуртай. Эрдэнэт чимийн ялдамхан хайран бэн янагхан. Таалагдсан уу? Хоолож байгаа болохгүй. Жохон нөө таныг аргагүй ханаатай байгаа юм чинь шүү дээ. Айрхан дуулыг чи 50 амт сэрэг ажиллаж байгаа. Тэгээ дунд харчаад ингэчээд байгаа. Айрхан дуулаа гэсэн оноо 20 болцсон 50 амт сэрэг ажиллаж. Харин чи наад чинь тийм манай харахгүй юм дөө. Гоё дуу шүү дээ. Танцтай пэйж хуудасаараа нэг оруулж ирсэн. Энэ өстө хандлт айгүй гойтой байгаа. Тэгээд хүмүүс энд өгдөг. Манай хамтлагийн нөгөө лавгата сайн нэг Эрдэнтийн нөгөө 50 жилийн хандвийн тоглолтод нөгөө отгол мөгийн лавга өртөө тааралдаад тайсны ард. Тэгсээр лавга хурж ирээ тэрж аваад ямар гоё юм бэ? Найзсаа тэрл тавна гэдэг чинь. Займаас чиний Янагин дуучин гоё шүү. Тэр офтлоо арикгүй дүү штэ. Завлага заавалж Янагин гэдэг дуулаарай. Тэгээ за гэх. Тайсны тэр нэг хамтлаг байсан болохоор нөгөө тайсны хойно ингээ байж хагаад хуучин хамтлагаараа нэг гардаг байсан бол нөгөө би эхэлж гараад дараа нь лавга хэднээс гарсан байхгүй. Сүмстэйгээ явууруулах. Тэр л хамгийн хэцүү юм бэл. Нэг бүл хийж байгаа. Сүнс ерөнхийдөө хамгийн сүүлд яг хизээ тайзан дээр гараад тэгээд одоо сүнстэйгээ яг хамт. Хамгийн сүүлд нь Горокус дээр болсон тоглолт нөгөө Номитастын дээгэл хавгаа өрч нэг ирчүүдийн байрыг 18 тэмдэглэсэн байхгүй. За тэр чинь одоо хэдэн юм бэ? 18 байна 16-аас 18-ийн хооронд яг сайн санаж өгдөг. Тэгэхэд нөгөө тоглолт тэгэл миний хамгийн сүүлчийн тест тэр байсан. Одоо эргээд нэгдэж бас гарч ирвэл гоё шүү дээ. Харин тий яг нөгөө энэ цаг хугацааг харуулах байх та тий. Одоо яг одоо манай хамтлагийн энэ жил 35 жилийн болж байна. Хамтлагийн ахлагчийн одоо ухаалаг гэдэг шүү дээ. Болцог байх уугүй юу гэдэг. Тэгээ чи өөрөө хамгийн гол нь нөгөө хамтлагийн гишүүд нь орж гараа яваад байгаа. Тэгэл Монголдоо байна, гадааддод явчихна. Одоосоо отгоо өгчл Америк яваад байгаа. Зулаан хамтлагаасаа гараад.
Тэгээ миний хувьд бол ингээл нэг матай явал ингээл тийм одоо адыг хамтлаг өөрөө сагснаас бол яг вэ миний хувьд найз ч яваад гоё л шүү дээ. Одоо манай сүнс хамтлаг хоёулаар нэрээ тахлаа тий. Тэг чи айл ундрахыг алин тэрх юм тий олон хамтлаг байна шүү дээ. Ундрцсан хамтлаг. Тэгээ хоёр найзтай бас амжилт хүсье. Чиркэр. Сүнсч бас томог шүү. Ой яа эн чинь манай хамтлагийн бол хавгагийн юу баг. Одоо хамтлагийн ахлагчийн төрдөөсөө зүгсдэл шүү. Продюсер гэдэг хүн байдаг штэ. За тийм. Ер нь одоо ингээд сүнс хамтлаг дээр одоо яг анх үүсгэн байгуулагдаад ер нь тэр 5 6 3 4 оны үед яг тоглолт моголт хийгээд ингэж яхад тэр продюсерлаад залж чиглүүлээд явах тийм нөлөөтэй хүмүүс ер нь байсан юм. Байгаагүй шүү. Биднээс юу дүн байг. Яг мөнчрөөр. Яг мөнчрөөр өөрсдөө дуугаа зохино. Үгээ бичнэ аяа юм. Тэгээд Монгол телевизээр ирчээд дамрын альсан дээр хамгийн анхны дуунуудаа бичүүлж хэлсэн шүү дээ. Биднээс чи продюсер заах тухайн үедээ биднээсийг ганц чиглүүлж исэн манай отгоогийн ах нь Гамбаах байгаа. Орон байр зайраар те ингээд явцдаг ингээд наагур цаагаар хөөрхийг гүйж ирээд манай лавгагийн дүү зэрэг гэж байсан. Лавг зэрэг ингээд залуу. Одоо Англид амьдарч байгаа гэр бүлээрээ. Манай аав бол их тусалсан манай ээж хоёр бол. Ерөнхийдөө бол те хамтлагийн тэгтээ биднээс яг манай нэг камертон номын тас одоо дандаа гоё анхуд байгаа шүү дээ фризон эднээс сайлах мэл. Тэднээсийг бодох юм хамгийн анхны 2 концерт бол дандаа өөртөө зохиосон байсан. Ялгаатай нь үүдээс л. За камертын 18-с хин зохиосон зайлаа. 18 нас. Баашка мэднэ. Бат. Хин зохиосон юм болоо. За байж байгаарай. Баачка. Ямар амар тулсан чи ингэж. Харин тий. Баачка ах юу? Тий. Баачкахийн бүтэлд анхлаад титэм дуулж байсан шүү дээ. Нэр ямар ч титэм нэр ах дуулчихсан. За номын тастын хамгийн анх нэрд гарч яхад ямар дуу байлаа? Усны шообод манган бонгон сар. Тэр чи юу лээ? Орин дулаан. Дууных нь өөр юу лээ? Хайртайч минь очоод хэлээч. Энийг ямар ч хэлсэн Хаскагийн залуу хамгийн анх дуулж ирсэн уурсгал гээд. Дараа нь ганцаа хоёр. Одоо чирк дэмжиж байгаа ганцаа хоёр. Тэгээд дараа нь эн чинь нөгөө дэгийн эднээс номын таст бүрдээд энэ дуу дуулсан. Хамгийн анхных нь тийм одоо энэ талигаш марвж ахын одоо номын амтлагын ахны дуулж чинь анх номын таст амирх дуулдаг биш бид мэдгээл. Тий. За фризонихаар бас ялгаа байхгүй. Дандаа хүнэт. Сүнсийн хувьд бол ерөөсөө их ялгаатай бүх туунуудаа яг өөрсдөө бичиж өөрсдөө үг ай хөгжим хинээс ч нэгсэн доо хамааралгүйгээр яг өөрсдөө хөгжиж тий ердөөс лавгагийн аялал юм биш. Тий бахалтай ялгаатай нь хэдэж энэ багхгүй. Гэтэ ер нь нэрээ сүнсийн хэдэж одоо ямар мэрэгчлээ хүмүүс юм бэ? Манай отгоо лавгаа хоёр чинь хөгжим бүжгийн нөгөө ардын хөгжим юм. Тэ лимб. За. Зулаа битээр бол тийм ямар ч урлагийн байхгүй шүү дээ битээр чинь. Орцны гитарчд гудамжнаас орч ирсэн болцоод байгаа. Тэр нь өөр сургууль сурж өөр мэрэгжилч хийсэн шиг үү? Эзэн шөөг. Миний хувьд яг хэрэг сургуулаа дүүргсэн байсан гоё л байсан. Яг сургуулаа хайцсан болохоор кино урлагийн дээд сургууль чинь кино зохиолч ангиас сурч. Манай зулаач сэтгүүлч мэрэгчлээ байхгүй. Олон улсын харилцааны отгон тэгэрэг дүүргсэн. Тэгэхээр солийн тэргүүний ажилтнаа хэдэн онд авсан бэ та? Сүүлд ч 11 онд авсан шүү дээ. Бүр хизээ 20 жилийн ойгоор авсан. Одоо ч баг 20 гүнсэл дуулаа гавьяаш. 10 жил болчих юм бол ардын жүжигч ингэ яваад. Үн ааштай. Мөнгө төлөө фүг авчдаг. Миний хувьд бол уус мусаас тийм хүмүүс анханасаа гавьяаш анги дуугүй. Яах юм наач. Хэрвээ төр үнсчих юм бол үнсүүлнэ шүү дээ. Тэ. Монголын эстрад урлагийн түүхэнд за хурд байна. Ах дүү нар. Хурдаас ч одоо 3 гавьт байгаа шүү дээ. Тийм бах шүү. Отгоох. За. Цагаах, хамбайрах 3. Манай гэрүүлээс за хэл тоол. За. Өвөө гавьт. Эмээ гавьт. Аав гавьт. За энэ 3 гавьт дээр юу нэмэгдэнэ гэж төрийн сойрхолд ардын жүжигч. Пүү амир. Багмаар гэрүүл. Надад бол соёлын тэргүүн хаваас гэж. Хүсэн аавыг бодход би баг дуу зохиолсон 200 дуу зохиолоо 300 ном бичлээ урлагийн түүхийн чамлалтай баг. Тэгэд би гаруудаа гараа зэмд гайхдаг шүү. Жишээл 50 бат хахад юм дуу өгсөй баг. Би Монголын урлагийн түүхэнд 3 ширхэг урлагийн түүхийн ном бичсэн гэж боддоо.
бас нэг тийм сонин түүхтэд бүтээл байна ер нь. Хамгийн сонин түүхтэй гэх юм бол би заавал бараг 4-р анги нөө 5-р ангиос Эрдэнэ хотод нэг охин төвлөгч ийсэн. Тэгээ яг нөгөө хүүхдүүд л болсон үнсэлцгээс гадна гэж хэрэлт хэмжээлтэй юм гарна шүү дээ. Тийм нарийн энтэн тэмдэглэлийн хэвтэр хамгийн архичин дууныхаа дараа нэг охинтойгоо муулцгаар л дандаа тэмдэглэлийн дээр шүүж авал би их тоглошоо юм байхгүй. Шүлгээ бичиж чи өөрөмчгээд үгүйсгүй тэгэл Урдсныхаа дараа. тий. Тэгээд тэр чинь нөгөө 3 дугаар баг дээр нь болохоор охин чи надаас олдоо орчны үдээр дүү хэллээ. Одоо чи намайг хуурж алдахгүй. Ондоо үгэж хуурах хэрэггүй. Тэгээд тэр дуугаа бүтээсэн байхгүй. Тэгээд тэр чинь дараа нь 1-2 жилийн дараа хизээ хойно нөгөө манай лавгаач миний тэмдэглэлийг тэр өө ин чи бүгд дуулах юм байна гэж бүгдийг дуулсан шүү дээ. Аа ингээл. Дорсгоо дуулсан. Харин тийм. Тэгээд 50 битүүрийг чи манай амтлын отгоо танилцуулж ирсэн баг. Манай доотлын ингээ охин. 50 би нэг гахаа авдар туссан энэ минут амар хавцсан юм гоо. Манай отгоо нэг жоохоо охин тавуулсан. Хоёр үерх гэсэн. Нөгөөд нь аваа гоолохгүй. Гахаа авдарны ажид энэ чинээс мангар том одоо энэ сорь байгаас. Энэ чинь нэг хатаны сорь бохгүй. Нүүр нь бүр ийм л байгаа усны үгүй шиг юм байна. Тэр үед имплэд амжлах байна. Тийм шүү дээ. Тэгээ тэр үуч нөгөө шүд мод яасан гэж байхгүй юм чинь шууд ам ангаалгал орхой чинь дүүс юм. Ойлол баг. Одоо ямар ч араа байхгүй. Араагүй болохоор нөгөө шүс ялгараад идэг. Одоо энэ дээр жоохон ажил сурч байна одоо. Өөр их шүс ялгаж гэж болно шүү дээ. Болно. Яг тэр чинь нөгөө гөнгөтэй гэж байна шүү дээ. Тэгэхгүй бол одоо яг тийм нөгөө үнэтэй байгаад байгаа. Суулгууч бол илүү амар бол. Одоо энэ мах захыг чи идэд сүүлүүд нь голцоо нөгөө шүдгүү болохоор нөгөө тэгтээ манайга зөв байлгаар энэ араа л байхгүй шүү. Тэрнээс бол шүд нь бол байгаад байгаа зүгээр ойлгоорой. За урал дөрүүлээ яаж амрах байхаа? Вэ замрын жагаар бүтнэ. Ер нь бол жоохон богчим юм байна. Тийм богчим чи агааржуулагч байхгүй. Харин тийм. Тийм яг энэ нэг хүнд амьдралд бол гоё үйт. Надад бол хаваас өгдөг байхгүй. Би одоо энэ дээр чи ингээл хөвтөл нэг чинь та нарын харин онолж ихээр арай л юу юм да. Тэгээ одоо гоймон зоймон би ч байгаа миний дуртай ганц бол чинь гоймон бидэг. Тиймдээсээ тэгэл нэг За бид нар таны гомонгоос сороогож яах вэ танаа. за тийм ээ өөрөө ичи тий. Тэгээ та ер нь санаа нь яах гэдэг юм. За миний дүндэр энэ чинь богчмд нэ багтахгүй өөрсдөө зовоож хорсоо хараад амарч. Тэгэлгүй яа тийм ээ та нар одоо энэ үрсэн жом мом гүйштэй. Сони та чи хонуулын гэсэн чи яв. Энд чи яг энэ нөгөө амар цэвэрхэн байрал дээр би өөрөө их заван суудаг болохоор би нөгөө гайгүй эвтэй юм. эвтэй хажуудлын их юм их чи намайг нэг жоохон нэг юм хэцүү үед чинь хоол мол оруулаад өгч. Тэгээ хөөрхөн тэгээд одоо надад айртай болоод ягаад гэх юм бол нөө уухгүй байгаад болохоор. Тэгээ би нэг хурч мөрч байхгүй болохоор хажуу ялыг ч мөчрөө махцаах юм уу өндөг мөнгө оруулаад тавьчихдаг байхгүй тэгээ амар. Тэгээ сайхан болсод байна уу энэ манайхан зүгээр л ойлгох хэрэгтэй гоё жи бунцсан гоё шүү бөмбөссөн усуу сайхан зантай байдгүй шүү дээ. Яг жирийн амьдрал дунд ийм гоё усууд руу би одоо сүүлийн жил агаслан гэж ийм ингээ явж үзчихэ. Жинхэнэ амьдрал бол энэчээр буцалж идэв. Гоё гудамжинд. Таашка би ч юм нууц садлах уу. Би одоо яг гэрээс гараад бол одоо баг 2 жил боллоо шүү дээ. Жил хагас махстай болоо тий. Тэгэхээр би яг гудамжинд гараад яг тийм одоо баг 180 өв дээр явчих. Нөө. Яг тийм яг ирэх зүйлэл бодрол тийм шингэсэн нэг юм тийм урлагийн сэдвтэй шал өөр сэдвэр яг тийм бодит тиймэр яаж гудамж чамааг эзэж өршөөхгүй гэдэг тийм номод хараас бодол байгаад одоо энэ концертын дараа гаргаж байна. Тэгэхээр яг би энэ нүгээрээ юу хэлэх гээд байх юм бол гудамжинд гарсан үед хүнд эхлээ юу тохиолддог. Хүн эхлээд хаанаасаа өмхийрд. Санаа бодол юм уу, хүлэн юм уу, салтаасаа мөн үү. Бүх юмыг биеэрээ туулсан. Хүний мөн чанар, анд нарын зүрх сэтгэл, хамаатан задны харилцах хандлага, тэ нийгэмд болж байгаа. За дэлгүүрлөө ороод хүн яаж харьцах вэ? Хүнд яаж хөөгдөж гарахтаа хэрэлдэх үү, гарах уу, хүний хаар цаанд бүхэх үү? Тийм нэг зүйлийн ном гаргаж байгаа. Тэгээд яг гоо энэ үрээ би юу хэлэх гээд байх юм бол яг шин залуу улсууд, шин залууч одоо миний үеийнхэн бол надаас үг авахгүй шүү дээ. Тэ дүүнэр мөнөр ганц хоёр насаа 50 насны заадаг юм авах шин л гэж шүү дээ. Яг дараагийн улсуудад
Магадгүй би нэг байхгүй болов заасан. Тэр номыг уншаад гарын авлага марагтаач юм те. Гудамж нэгчт юм байлээ. Цаг үе өөр болохоор. Тэр үүднээс ном бас гарах бодлоо 4 дэх номоо гаргах санаатай байдаг байхгүй. Тий. Тэгээд яг тий. Одоо яг тэгээд нөгөө дүнгэж нөгөө юун дээр явж байгаа нэг 80% дээр явж байгаа. 101 70-80% дээр. Яг тэгээд энэ номон дээр их юм бол яг гудамжны амьдралыг харуулахаас илүү хүний мөн чанар зүрх сэтгэлийг тийм харуулсан тийм бодит юм их гэдэг байхгүй. Тэгэлж яг нөгөө сайхан улсууд бас зөндөө биш. Ах дүүнэр тусалж जैन төсөө ах маань байна хамгийн гол нь. Тэгээд итгэлийг алдчих юм бол би тэг шалбаагаас гарахгүй шүү дээ. Яг үнтэй. Бодоолоос хөөгдөн шүү дээ. Арх утсан төлбөргүй болчих шүү дээ. Тийм шүү дээ. Жигдэн машинтай нь 2-3 сар унна. Тэгээд уугаа шаарлцсан байгаа машина зараалах шүү дээ. Магадгүй тийм хөв төвлөг хүлээж байгаа байхгүй. Ой ямар ч асуудал. Тий. Ингээд бол ерөөсөө хэдхэн удаагийн уултлах юм. Тэглүү яа. Тэгэл. Дараалал 10 хоног бол тэгэл дуусна шүү дээ. Таны юу хийх гэж байна, юу хийж байна, одоо ямар шухан байна гэлээ тийм Монголын ард түмэн бүгд хараалаа гэж байгаа тийм. За жаргал сайхны замлин гэдэг энэ уран бүтээл салууд мэднэ, мэдхийн хувьд бол мэднэ гэж хүмүүс бодчихлоо шүү дээ. Одоо та ингээд арх уухгүй байх гэж би өөртөө тэмцэж байна гэж байгаа гэж бүхэн харж байгаа сонсож байгаа шүү дээ. Та олон нийтийн өмнө бас ингээд одоо хариуцлагатай юм ярьж шүү дээ. Тийм ээ. Дараа нь таныг мэдхгүй хаана газар юунаас ч болоод юм мэдхгүй бас уугаад явж явах үед хүмүүс таарад өө энэ ч тэгэл нэвтрүүлэгт орж явахдаа уухгүй идэхгүй гүрий чинь ярьж гэнэ гэл ингээл эссэн ч тэгэл ийм л юм байна шүү дээ. Хүн чинь тэр энэ бас нэг юм хариуцлага юм шиг байна. Энэ бас нэг юм амлалт байхгүй. Өөрийгөө ингээд сорж байгаа, өөртөө хамлаж байгаа, олон хүнд хамлаж байгаа. Нөгөө 6 зээгийн зарчим гэдэг нэг зарчим байдаг шүү дээ. Тэрний чинь нөгөө зарлал тамхинаас гарахад нэг тийм зарчим байдаг шүү дээ. Ажил. Тий. Завгүй байч үлээ. Тий. Чихэр хөлөх мүлэх гэдэг шиг одоо эн чинь ингээд бас одоо өөрийгөө олон жил алдсан тэр юугаад нөхөх гэж хичээж байгаа хүний л бас нэг юм тэмцэл байхгүй. Тийм шүү дээ. Олон хүнд ингээд сайхан амлаж байгаа шүү. Та бас хичээгээрээ гэж дүүн бас. За таашгаа баярлалаа та бүхэнд баярлалаа. За тэгвэл ингээд байхаа. Өнөөдөр та бас энэ боломжгүй та нар одоо ингээд бөхчөнднөө багтахгүй энэгээр яаж би та хэвтэг унтуулах вэ гэдэг ингэж байгаа бол дүүнэр нь бас хүндрүүлээд явах. Тийм шүү дээ. Унаас та гурав яаж хийж байх юм бэ? Гэхдээ магадгүй таны тоглолтын дараа та нэг байр савтаа болоодох бах. Тэ мэдгүй. Нэр хүний амьдрал зам үзэн урт штэ харин. Хизээж хаад шүүж тохиолж болно. Таны зорьсон зориг төртөө тэргүй байгаа. Шүү яа гэдэг бол ном гаргана гэл зөндөө юм байгаа. Энэний ард бас нэг уулзаад тэр үед замлын даашгүй яриа. Тий. Ямар байх нь одоо зүгээр алуу би явъя гэдэг маялаад чи зүгээр унтчаад явчих гээд дахиад 7 хоног гэдэг. За энэ донтолох хэмжээнд байх хаа гэж бодож байна. Тэгээд цаг гаргаж нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж авсан явдал маш их баярлалаа. За зөндөө их баярлалаа. Би одоо юу хэлэх гээд байна гэвэл энэ 27 доод төлөөс би нэг хөөхт байхасаа биднээс залуу байхасаа л үзээ явцсан танаа дон нэвтрүүлэг хичнээн гоё лээ те. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Намайг шинээр ингэж харагдуулж одоо энэ чигээр болгонд олдоод байгаа завшаан биш шүү дээ бас тийм ээ ийм гоё хөв тавилантай байна. Баярлалаа та бүхэндээ. Монголын гарт хүнд бас баярлалаа. Зөндөө их баярлалаа. За соёлын гарцаагаар амсгал. За тэгээ. За ингээ мордий доо. За та эндээс ордоо. Тий гарч тавч мавчтай явчих. За зөндөө их баярлалаа. Ажлын амжилт гомдол амжилт. За баярлалаа. За. Нүдний борхон нүднээс нулимс тусаарч бэлбэрлээ. Харин дэд харинда хатан зүрх хуйрлаа. Яалтаж билээ. Таны гасансаар